одоо яг ингээд томьёолын яачлаа. Гэхдээ нэгийн хэсс ингээд миний түрүүний хэлдэг санал хоёр янзын юм байгаа шүү. Нэгдүгээрт бол дэлхийн шилдэг их сургуулиуд гэж. Хоёрдугаарт Монгол улсад одоо эрэлттэй одоо тэргүүлэх гэдэг юм уу тэр залтаар нь мэргэжлэр ихтэй сургуулиудад сурч байгаа гэдэг байдлаар нь ойлгож байна. Тэгэхээр тэг гадаа дотоод энэ ялгаа байхгүй. Энэ дээр би нэг зүйлийг боловсролын яамнаас асуумаар байна. Ерөнхийдөө ихтэй сургуулиудыг ранклахаас гадна тухайн мэргэжлэр ранкладаг тийм юмыг та нар авч үздэг үү? Яг тухайн мэргэжлэр одоо тухайлбал өдөө мал аж ахуйн одоо селекцийн чиглэлээр зоо техникийн чиглэлээр одоо дэлхий дээр энэ юу манай Монгол улсын байгаль цаг уур бэлчээрийн мал аж ахуйтай хамгийн ойрхон одоо практик одоо дадлага яадаг ч юм уу Канад ч юм уу тийм сургуулиуд нь илүү байд юм аа. Бид нар магадгүй тэр өмнөд Азиудад бэлдэг ч юм уу өмнөд Америк юунд бэлдэг ранкд өндөр боловч яг манай Монгол улсын нөхцөл юутай мал аж ахуй газар тариалантай арай өөр тэр гэдэг ийм байдлаар нь тухайн мэрэгчлэрээ Монгол улсад л ер нь явж хэрэгцээтэй хүмүүсийг сурах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ чиглэлээр боловсролын яамнаас ингээд судалсан юу байд юм уу? Яг тухайн мэрэгчлэр нь ерөнхийдөө Монгол улсад хамгийн их таардаг хэрэгцээтэй Монгол улсын ирэх 20 жилийн мега төслүүд дээр ажиллахад ийм бид нар компаниудтай хамтарч ажиллана. Ийм гадаадын их усрыг ингээд татах учраас тэр чиглэлийн улс орнуудын одоо ихтэй сургуулиудын төгссөн мэрэгжилтэн байвал илүү их манад одоо хэрэгцээтэй, илүү их нийцтэй байна гэдэг ийм төлөвлөгөө гаргана. За энийг бол тухайн үед нь засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам яриад тэр нэг тэргүүлэх эрэлттэй гэдгийг нь бол уян хатан тавьж өгөхгүй одоо бол бид нар тодорхойлох боломжгүй. За боловсролын ажлын хэсгийн 12 сая хариулъя. За баярлалаа. Энэ 2011 онд нэг 2 жил яг таны хэлсэн яг энэ системээр тухайн үед нөгөө эрэлттэй мэрэгжлээ бас ингэж мэрэгжлэр нь ранкинг хийсэн энийг ашиглаж ийсэн юм түүх бий. Одоо хүүхэд болгонд бас одоо сурцагч болгонд нь илүү одоо боломж олгох ийм зорилгоор одоо ашиглаж байгаа ирэмбэн бол Times Higher Education QS ранкинг гэсэн энэ хоёрыг л ашиглаж энэ хоёр дээр л одоо шилдэг эхний 50-д орсон сургууль гэдэг ийм байдлаар явуулж байгаа. Тий. Гэтэ юу шүү. Энэ Эрдэнэт гишүүний яриад байгаа бол айгүй юу шүү. Чухал шүү яг үнэндээ бол. Одоо Колорадогийн Голдны уулуурхан сургууль байгаа байхгүй. Дэлхийн хамгийн мундаг баяжуулагчид тэнд бэлтгэгдэж. Тэр бол жишээ нь энэ ранкигт бол байхгүй ч тийм. Тэр бол номер 1 байхгүй. Тэр чиглэлээр. Эсвэл одоо юу гэдэг яг юм төрөлцсөн их сургуулиуд гэж бид нар яриад байгаа шүү дээ. Энийг нэг юм оруулдаг ямыг хэдүүлээ бас энэ журмандаа хиймээр юм байна да. Тогтоол дээр бас ингээд яг тооцчмоор юм биш үү те. Тэгээ их сургуулиа бүтэн институцээр нь үнэлдэг бас мэрэгжлэр нь үнэлдэг тэр ямыг харгалзаж үзээрэй гэдэг утгаар нь хийвэл уг нь зөв санагдчих.